Данаагийн сүгт давтай морил. Зохиолч Чин зөргийн халиун надтай үлдээч. Оюутан цагийн дотны найз бүсгүй маань нас орсон тухай мэдээг нийгмийн сүлжээнээс олж харав. Миний хувьд тунчиг дотны сэтгэл ойр нөхрөлдөг хүн маань байсан юм. Сүүлийн хэдэн жил уулзхан цөөрч зайн холдсонж зүрх сэтгэлд маань эзлэх байр сууриа алдаагүй өнөөдрийг хүрсэн хэдхэн хүний нэг байсан юм шүү дээ. Эмгэнэлтэй мэдээг дөнгөж олж харахтай зэрэгцэн талигачин хамтран эмдрэгч залуу утсаар ярьж хил хургуулсан. Хамгийн сүүлд 2 сарын өмнө уулзахад хүнд өвчин туссан ч юм уу эсвэл хааны ихтэй нь өвдөж зовох шалтгаан байгаа гэх ямар нэгэн сэжиг ажиг төрүүлээгүйч энгийн байдгаасаа бага зэрэг ядруул харагдсан. Би хэн нэгнийг хараад л ядарсан эсгийг мэдэж чадахгүй л дээ. Харин түүнийг бол мэдэх хэмжээний тийм л дотно. Гэхдээ тэр үед түүнийг ямар шоу харагдаж байгаа тухай надад тийм мэдрэмж төрсөн талаар огт үг цухуулгаагүй юм. Бидний сүүлийн тэрхүү уулзалт тэдний тулсан. Очих үрд хийж өгдөг 6 ширхэг хуушураа уламжлал ёсоор хайраад миний өмнө тавьсан бол хоолны дараа гайхалтай үнэртэй Бразил кофегороо дайлсан. Кофе бүр ижилхэн гэдэг бодлыг маань тэр 20 жилийн өмнө үгүй хийж өгсөн гавьяатай. Төвний кофего чанжуу үйл хөдлөл хийгээд өрөөгөр дүрэн сэнгэнэх үнэр нь дахин давтагдашгүй сайхан мэдрэмж төрүүлдэг байв. Бид кофего уухын хажуугаар бараг нэг хайрцаг тамхи хувааж татсан болов. Кофе уучаад нэг аяга цэвэр уусуун, тамхи асаана. Дахиад л кофе уун, уусуун, тамхи асаана. Ингэсээр бид хоёр тус бүртээ 3 аяга кофе ууж төдий хэмжээний усаар даруулан нийжгээ тамхи татацгаасан юм. Өдхөн утаан дунд гоёмсог аяганд кофе барин хуучлах эртний найзууд. Хэрвээ яг тэрхэн агшинг гэрэл зурганд буулгасан бол ирээдүйд харж сэтгэлээ дэвтээх сайхан зурагтай үлдэх байв шүү гэж бодогдох. Тэр өдөр өрнсөн яриа болоод цаг хугацаа орчин нөхцөлийг би маш тод санаж байна. Төгсөгийн гэрээ цаанаал нэг тухтайн дээр эрхэмсэг байдлыг чухалчилсан давилга сэлттэй. Дандаа л Итали, Германы модон давилгууд олчлох бол Японы элдв жижиг чимэглэлүүд өөр өөрийн дунж төрхийг илтгэн байга орчноо улам өнгө төрхөруулна. Төвний жижиг гэлтгүй зүйлдээ чин сэтгэлээсээ чимээ ханддаг нь надад туйлаас их таалагддаг байж үлээ. Ялангуяа зочны өрөөний гол хэсэгтээ хаашаа 1 метр урттай дөрвөлжин хулсан шал татами хийсэн нь гайхалтай шийдэл байсан юм. Өвдөгний хэрийн өндөр Sony брендийн 2 эрэгчтэй Lin LP12 хэмээх пянз тоглуулагчид Мики Мацубарагийн пянз эргэлдэнэ. Бидний залуу үед пянз модноос гарч CD, MP-ний дэрэн үе байсан ч ягаад ч юм бид гурав тэр тоглуулагчийг метрогоор 10-аад бодол явж хүрдэг маш хол газарт байх хуучин барааны дэлгүүрээс ажил болгон очиж авч байсан юмдаг. Тухайн үедээ хэрэглэж сүйдуулаагүй ч төгсөө хизээ нэгэн цагт аналог эргэж ирэхийг зүнсөвдөндөө мэдэж байсан юм билүү. Бид ганц тоглуулагч аваа зогсохгүй дэлгүүрийн цаад өргөтгөл хэсэгт байх хуучны пянзны худалдаанаас 10-аад пянз шилж сонгож авсан юмдаг. Bee Gees, Richard Clayderman, ABBA гэх мэт 70-аад оны хийтүүд болон ганц нэг Япон уран бүтээлчийн пянз гэж авсаар нэг мэтгэд 13 пянз сонгосон тэр л дээ. Нэг бүрийн үнэ 1000 йений үнэтэй болохоор тэр олныг авсан ч үж магадгүй. Түүх агуулсан пянз тоглуулагч дээр Мики Мацубарагийн пянз эргэлдэн сонсо тааламжтай нэгэн сайхан дуу их шиглэнэ. Хэдийгээр би тэр дуучин эмэгтэйг бусад шиг сайн мэдэхгүйч Stay With Me дууг нь харин овоо мэдэн шүү. Учир нь Японд байхад караоке орох бүрдээ тэр дууг дуулдаг байсан юм. Хоолойныхоо хүчээр ямар ч өнгө аягүй дуулах гэхээсээ илүү ойрлоход минь төгсөө их дуртай байж билээ. Караоке орох болгонд л шинэ нөгөөхөд дуулалтаа хэмээн шавдуулна. Би ч эсэргүүцэж цааргалж байсан удааг байгаад идэж уух юм захиалах оронд хэдийн аяа нэхлүүлээд орилж гарна. Уг нь эмэгтэй хүн дуулдаг
Эмэгтэй хүнд бол илүү сонсголонтой дуу боловч ягаад ч юм Япон хэл дээр сурсан ганц дуу маань тэрэл дуу байсан юм. Яаж яваад хаан тэгтлээ сонссон болоод үг аяыг нь тэгж цээжилснээ одоож би сандгүй. Төгсөө кофеноос аажуухан балгангаа босож өнөөх дуу тоглуулж эхлэв. Тэр хар ногоон өнгийн дургамсаг гэрийн халаад өмсөж хөл нүцгэн алхана. Далмар өшөргсөн барафтар хүрэн үсээ цадгаа тавьж хар нэмгхэн хүрээтэй холын харааны шилээ зүүсэн байв. Цас мэд цагаан царай, бүдэг ягаан уруул, жижигхэн давхраатайнууд, дунд зэргийн өндөртэй шулуун хамар, сүмбэн урт хуруунууд гээд бүхий л идэрхтнүүд нь төгс сайхан зөгцсөн, төгсөө гэдэг нэрэндээ таарсан гайхалтай бүсгүй шүү дээ. Би түүнтэй нөхөрлөөд 20 гаруй жил болж байгаач хизээж нь бодлоосоо татгалзаж байсан удаагүй юм. Бид тус тусын амьдралд хөл тавьсан ч миний түүнийг харах өнцөгт өчүүхэн төдийч өөрчлөлт гарсан удаагүй. Хороод жилийн өмнө надад улсын тэтгэлгээр Япон явж сурах хувьд байсан юм. Тухайн үед нэх баярлаагүй. Уг нь Европ юм уу тэр дундаа англи хэлээр ярьдаг улсад суралцах сонирхолтой байсан болоод ч тэр ямар ч байсан тэгтлээ их догдолж баярлаж хүлээгэж аваагүй юмдаг. Би муу даач юм уу шалгалжуулагтай оноо хүрээгүй улмаас ус тэр жил угаасаа л Европын сургуулиудаас тэтгэлэг ирээгүй нь надад Япон явахыг хүлээн зөвшөөрөх жаахан ч гэсэн зай өгсөн л дөө. Хэрвээ жилийн чөлөө авсан бол дараа жилээс нь Англи, Австрали гээд олон сонголтууд гарч ирсэн юм билээ. Гэхдээ энэ бол хувь тавилан шүү дээ. Би явах ёстой болоод явсан байх учиртай. Дөрвөн цаг гаруй ниссээр Токиод буулаа. Очих хүртэл засгийн газараас томилогдсон гих нэг эрийг дагаж явсан бөгөөд Монголын элчин хурж очсноор залуу ит хоёрын зам салсан юм. Токио бодож байсан шиг сэтгэл бас л төрүүлсэнгүй. Ерөнхийдөө сэтгэл нэг л дундуур байсны л илрэл болов. Элчингээс намайг зочид буудалд төргүүлсэн бөгөөд ямар учир шалтгаанаас ч болсон юм. Би босод хүүхдүүдээс 2 хоногийн өмнө ирсэн болоход ихдээ л ойлгов. 2 хоногийн дараа элчингийн ажилтан эмэгтэй намайг зочид буудлаас авч улмаар элчин сайдын яамны байранд ирэхэд дөнгөж онгоцноос буугаад буй 10 гаруй хүүхдүүд байлаа. Тэнд хүүхдүүдийг 3-3-аар нь хуваарлан очих хотын танилцуулгын сацуу энэ улсад хэрхэн амьдрах болоод юуг болохгүй юу болох талаар цаг гаруй танилцуулсан юмдаг. Би 2 хонцсон байсныг хичээлэхүү очих газараа ч өөрийнхөө хэмжээнд судалчихсан байсан тул тэр ярианд тийм их ач холбогдол өгсөнгүй. Харин хамт явах 2 хүүхэд л сонирхолтой байв. Эрэхтэн надаас бараг 10 см өндөр шар царайтай. Би ч үн 173 см хавцсан өндөртэй л. Тэгээд тэрхүү бөхжүүл шиг жижигхэн спорт үстэй 2 чихээ цоолоод тус бүртэн мөнгөн цагирхан эмэг зүүсэн өндөр монхор хамар давхраатайнууд улаан жимсэн уруултай. Тон чиг царайлаг гэж хэлж болохын хажуугаар өндөр нуруу спортлог биегээд өөлөх зүйлгүй залуу байв. Нас нь мэдээж 18, гүйдэл 17. Өмсөө овцсон ч дэгжин агаад дунзруулд багтаа олон өхтөг хойноосоо гүйлгсэн байхаа гэж таав. Эсвэл одоо ч үерхдэг өхөн байгаа байх. Хамт яваа нөгөө хүн нь эмэгтэй хүүхэд. Мөн л маш царайлаг. Түүний тухай эхлэл хэсэг царайг нь тодорхойлсон тул энэ удаад орхив. Учир нь тэрэл царайгаараа 20 гаруй жил амьдарсан юм шүү дээ. Үнэн дээр надаас хамаагүй царайлаг 2 хүнтэй хамт явуулсан нь надаа яагаад ч юм дарамттай санагдаж байлаа. Царай зүвсээр гүйцэхгүй ч сурлагаараа энэ 2-оос илүү гарна гэхээр угаасаа л надтай адилхан тэтгэлэг аваад ирцгээсэн тул хичээлдээ муугүй хүүхдүүд байх ёстой. Тэгэхээр төгсгэмээр 2 хүнтэй хамт өнжүү хамартай бие гэдэг хүн явах болж хэмээн бодоод сэтгэлээр баггуунан тэр хэрээр өнөөх нуршуу танилцуулгаас бүр алсарч орхив. Удаан үргэлжилсэн танилцуулга ашгүй дуусч бусад хүүхдүүдтэй хамт өдрийн цанд орлоо. Тэр хүртэл өнөөх 2-ын хэнэн ч үг дуугарсангүй. Эрэхтэн Sony брендийн Walkman гаргаж ирээд чихвч зүүчихсэн бол өхнөн зүгээр л энэ тэрийг ажиглан тоомжиргүй алхана. Хоолны ширээнд хүртэл юу ч хэрэгсэнгүй. Өдрийн хоолонд
Сукаяки шүлтэй хоолны зөвлөлөг Бянто идэв. Хаа очиж бид гуравт хоолны асуудал байсангүй. Гурвуулаа ямар ч асуудалгүй хоолоо бүрэн идэж дуусгасан юмдаг. Их зантай чимшиг тэр хоёр хүнтэй байх нь тухгүй байсан ч цааш тийм 5 жил ямар нэгэн байдлаар холбоотой байх хүмүүстэй дуртай дургүй харилцаа үүсгэх ёстой гэж бодоод эхний санаачлагыг бий гаргасан юм. Сайн байцгаана уу? Намайг шинэ хоёр гэдэг. Шинэ гэж дуудаж болно. Би Оржигдэр ирсэн. Монголд дугаар дунд сургуулийг төгссөн. Гээд тэдэн рүү харлаа. Хоёул толгойд өхөн мэндчлээд дахиад ийм ярилцгаасангүй. Энэ удаад миний цухал төрж бүдүүлэг дээрэнгүй их зантай новшнууд хэмээн бодож дахин үг дуугарсангүй. Хэсэг хормын дараа охин нь намайг төгсөө гэдэг. Дугаар сургуулийг төгссөн. Гээд толгойд өхөв. Эмэгтэй хүн өөрийгөө танилцуулсан болохоор өнөөх залуудад дуугүй байх сонголт үлдсэнгүй. Чигэвч яваад. Сайн уу, намайг толгой гэдэг. Дугаар сургуулийг төгссөн. Гээд чигэвчээ эргүүлээд сүүжгэв. Түүний чигэвчэнд Limp Bizkit-ийн Take a Look Around дуу явж байсан юм. Тэр дуу тухайн үедээ жинхэнэ галзуурч байлаа шүү дээ. Токиод бид гурав дахин бараг тааралдалгүй 3 хоноод ирээдүйн сургууль маань байгаа Фукуока хот руу нисгүүдэр ирлээ. Энэ хугацаанд хэд хэдэн өдрөл хөгжин тоглоом гэх мэт олон нийтийн үйл ажиллагаа болсон ч бид гурав эхний өдрийн цайны газарт өөрсдийгөө танилцуулснаас илүү дотнос чадаагүй юм. Би ч тэр хоёроос илүү зүйл хүсэхгүй байхаар шийдсэн байв. Харин Осака явах хоёр охинтой илүү дотносож имэйлээ солилцоод хамт хоолнд орсон. Японы хамгийн урд талын муужуулах Кюшу мужийн Фукуока хотод бид 5 жил амьдарсан. Токиогийн хөгийн уур амьсгал шинэ хотод бараг сар үргэлжилсэн. Харин нэг өглөө додуур арны халгаар өнөх гайхал тулгаа ороод ирэх юм тэр. Би халуунаас алшрахдаа үүдээ нээгээд өргөчихсөн байсан нь түүнд шууд орж ирэх боломжийг олгосон хэрэг. Тэр миний өрөөг эргүүлж тойруулж харж ирсэн. Гарч тамхилах уу гэв. Би тамхи татдаггүй ч заагээд түүнийг даган гарвал хаанаас ч юм бэ 2 дугуй болоод бэлдэж гэж. Уг нь би дугуй тавуулахыг хүссэн ч үнэтэй байсан тул хараахан авч хамжаагүй байсан үе. Тэр өөрөө арай шинэвтер хар шимонод мордсон бол хөхөнгийн охин араатай, урдаа хүнсний сагстай, эмээ дугуй нь минийх болохыг ойлгоод шууд л мордож ирэв. Тулгаа төрүүлэн хурдлан жийсээр төв зам руу гарч тэр чигээрээ урууд нь дэлгүүрлүү зүглэн хурдлав. Бараг 20 минут явсны эцэст Family Mart-ын гадаа ирлээ. Тэр дэлгүүрт ороод 2 ширхэг хүйтэн кола болон тамхи барьсаар гарч ирэв. Хүйтэн кологоо залгилах зураа тамхи асаа надад сар байхад нь нэгийг суулан асаалаа. Би тэр үед тамхин тэгтлээ ороогүй байсан ч дунд сургуулийнхаа найзуудтай хэд хэдэн удаа тамхи татаж байсан туршлагатай тул тулгаад өөрийгөө тамхи татдаг хүн болгож харуулхад асуудал гарсангүй. Тамхи татан хэсэг жимээгөө зогссны дараа тулгаа гинэт. Чи өнөөдөр төгсөөдөө таарсан уу? Хэмээн эрс шулуун асуув. Би ч таараагүй тул үгүй гэдгээ хэлтэл. Тийм үү, хайцсан бол хичээлийн тухай юм асуух гэсэн чи. Гэхдээ ойрхон гарсан болоо да хэмээн юу ч удалгүй хэлж өргөхвөл. Ойрхон гэдэг нь хаашаа байж болох уу гэж асуухтаа нүдээ том болгож дурамчхан байгаагаа илэрхийлэх мэт хоолоогоо шахав. Би түүний энэ байдалд жаахан барьцаалдсан ч бараг анхудаага харьцаж байгаа хүнд дорд байдлаа харуулахгүй гисэндээ. Мэдгүйлт хаката орж дэлгүүр өсөж байгаа юм билүү? Хэмээн залж өргөтөл тэр өмнөхөөс илүү сүртэй бачимдсан өнгөөр. Тэр хаката явдаг юм уу? Чи яаж мэдж байгаа? Гэд дөхөд ирэв. Би түүнийг юу юугүй ойрдоод ирсэнд нь давгүрхэн. Үгүй би сайн мэдэхгүй. Ер нь яхаараа би түүнийг мэдэх ёстой. Гэвэл тулгаа арай уужран амьсгаа аваад алхам холдож. Нэрэж тийм байх л да. За буцхоо. Хэмээн нарсаг маягаар асуун мөрөн дээр зөөлхөн цохиод дугуйгаа унан түрүүлээ төдөлчихөв. Тэр цагаас хойш бидний харилцаа өдөр ирэх тусам сайжирсаар нэг л мэдхэд салж хагацхгүй болтлоо дотноссон юм. Түүний ямар сургууль төгссөн, ээж аав нь хэрхэн бизнес эрхэлж байр суурьтай болсон, 10 жилд байхдаа хэдэн охинтой үерхэж байсан гэдэг бараг бүх зүйлийг нь мэддэг болоход надад ердөл 2-7 хоног хангалттай байсан юмдаг. Тэр гаднаасаа нууцлаг, царайлаг нь оюутан мэд харагдавч найзалж нөхрөлөө дэрвэл далан булчиргаагаа доожхдоо хизээж буцадгүй нэгэн байсан юм. Тэр Монголоос нисэхдээ л төгсөөд анхны харцаар сайн болчихсон байж.
Анх элчингийн байранд нэг хотод хуваарлагдсан гэдгээ мэдээд арай л орилж байгаагүй гэх. Тэр их баяр баясгалаа дарах гэж хэн хүнд мэдэгдүүлэхгүй гэсэндээ ялангуяа төгсөд өөрт нь болоод надад сэжиг авахулчгүй гэж бие барих нь маш хэцүү байсан талаараа ярьсан юм. Ямар ч байсан нэг хот нэг сургуульд хамт сургуулсан нь их ажлынхаа 90% ард гарсантай адилаа гэж тэр ярина. Хэрвээ өөр хотод хуваарлагдсан бол 7 хоног бүр чамаагүй оцсоор байгаа танилцчих байсан л гинэ. Дурлсан залуугийн яриач үж магадгүй л дээ. Түүний романтик хайрын тэр олон яриан дундаас "Ах чамаг бит хоёртой нэг хотод хуваарлагдсан гэж сонсоод маш их баярлж илээ. Яг гэвэл ашгүй төгсөг булаацалдах өрсөлдөгч хүн байна л гэж бодсон." Хэмээн үнэн сэтгэлээсээ чангаар энийг хэлэхэд нь сэтгэл минь нэг их хоосорч ирснээ удалгүй буцаад дүүрж байгаа мэдрэмж төрсөн юмдаг. Одоо бодох нэ тэрхэн үедээ айхавтар гомдос хийснээ нэрэж тийм дэг хэмээн хүлээн зөвшөөрсөн болов уу. Би тулгааг надад тэгж хэлснийхэн төлөө түүнд 30 секунд ч гомдоогүй юм да. Бид хоёр найз нөхөд болоод бүтэн 3 сар болсон ч төгсөөдөө тэр хэрээр дотонс чадалгүй төдий хугацаа өнгөрсөн юм. Төгсөө бид хоёртой гэхээсээ ангийнхаа хүүхдүүдтэй илүү харилцаатай. Тэр Японд олон удаа ирж байсны дээр ердөө 2 жилийн өмнө аав ээж нь ажлын шугамар Японы эртний нийслэл Киотод амьдарч байж. Байнга шахуу ирж очсоор хэлэндээ тун сайн болсон нь түүнийг ангийнхантайгаа ойлголцоход том хөөр болсон байв. Гэсэн хэдий ч тулгаагийн зохион байгуулсан хэд хэдэн удаагийн бидний болцоо ууггүй байдал зэрэг нь удалгүй үр дүнгээ өгснөөр жилийн дараа гэхэд тэд үерхэж гэлсэндээ 3 болцдог байсан болцоонуудаас би ааж маршихагцаар нэг л мэдхэд тэд надгүйгээр гарах нь их болж удалгүй хамтдаа байр хөлсөлснөөр албан ёсоор би гэдэг хүн хамт болцогч биш зочин нь улсан юм. Гэхдээ цагийн ажил хичээл ном гэсээр ядарсан надад хоолны газрын хүйтэн нэг удаагийн дөрвөн хоол биш гэрийн халуун хоол тэр дундаа хоошураар дайлуулах гэж тэдний хаяа нэг очихын тухтай байсансан. Тэд чэлдэв зүйл хэлж төвөгшөөхгүй намайг цадтал дайлж цайлдаг байж билээ. Би 4-аас хойш олон залуу коохенаар ирсэн ч бидний аминчхан тэрүүхэн тэндээ харилцаа маань 4 жил үргэлжилсэн. Төгсөг жилийн хавар тэр нэгэн явдал болтол үргэлжилсэн гэхүү дээ. Оюутны байранда унтахаар зэхэж маргаашийн ном дэвтрийг ялгаж байтал хэн нэгэн хаалга нүдгтэн хурдхан гихч нь гүйж очиод дуран гар харавал төгсөө зөксөж байв. Энэ өрөө тэр холоос ирснийг нь бодоход ямар нэгэн чухал асуудал байгаа байх. Тэдний хөлсний байр манай дотор байрнаас 5 метроны буудлын зайтай байдаг байлаа. Төгсөө орж ирээд орон дээр суухт нь царайнаас нь уйлсан болохыг мэдэв. Нүд нь бүлцгий чавдаад хазар нь улаажхаж. Удаан уйлсан бололтой. Магадгүй метронд ч уйлсаар ирсэн болов уу. Би юу хэлхээ мэдэхгүй хэсэг тэнэгэлзэж байгаад зүгээр үү гэлээ. Тэр нэг их хурдаар санаа алдснаа. Шинэ амьдрал их сонирхолтой юм аа. Бас таварлашгүй. Зас жанслах гэд болохгүй. Нэгэн тутаг учир нь алдагдчихаар буцаж нийлж өгөхгүй гэж хэлээд нусаа татан хэсэг чимээгүй болов. Удалгүй үргэлжлүүлэн 2 жилийн өмнө би үр хөндүүлсэн гэж хэлв. Түүний тэр үгийг сонсоод би балмагдж орхилоо. Учир нь энэ талаар би огт мэдээгүй. Бүх зүйлээ ярилцдаг гэж боддог байсан ч энэ зэргийн хувийн асуудлаа надаас нуух нь зүй ёсных байх л та. Тиймээс тэр явдлыг заавал надад мэдэгдэх шаардлагагүй байсан. Гэсэн ч ягаад ч юм гэр бүлд маань муу зүйл тохиолдсныг надаас тас нь уучсан юм шиг мэдрэмж төрөөд байв. Хайр тэмээ маань үгүй болчихсон ч надад хэлэлгүйгээр оршуулчихсан ч юм уу нэг тиймэрхүү мэдрэмж. Би бие цэгцлэн суудлаа засаад юу гэж хэлэхээ бодож суутал төгсөө хяналтгүй урсах нулимсаа арчаад нусаа татан амьсгаа авч. Тэр үед эмчнэр анхны хүүхдээ авахуулах нь буруу гэж зөвлөсөн ч төрүүлэх боломжгүй байсан болохоор авахуулчихсан юм. Боломжгүй гэдэг нь хүүхэдтэй болоход дэндүү эрт байна гэж бодсных. Тулгаач надтай санал нэг байсан. Гэхдээ тэр гаргуул гаргасан ч явах гэж бодож байсан баг. Яагаад гэвэл тэр хүүхэдтэй болвол хэрхэн өсгөх, ээж аавдаа яаж хэлэх, жилийн чөлөө авбал сөрөг тал нь ямар байх зэрэгээр ярьж байсан. Харин надад бол тийм бодол байгаагүй.
Тийм ч учраас би шийдсэн юм. Тулгаач миний шийдвэрийг дэмжсэн гэж төгсөө ирэв. Би хөргөгчнөөс 2 лаз Asahi Clear пив аваад нэгийг нь задлан түндөгөн өөрийнхөөгөө өмнө задлаад эргэж суулаа. Учир нь яг үнэндээ тэр үед надад хэлэх үг байгаагүй тул шар аргаар зай завсар гаргахаар оролцсон нь тэр. Төгсөө шар арга насныг балгаад арай уужран "Тэгсэн чи юу болсон гэж би дахиад жирэмсэн болчих" хэмээн хэлв. Угаасаа эвтэйхэн үг өгүүлбэр боловсруулж чадгаа болчихсон байсан миний оюухан энэ удаад бүрэн гацаж орхихон тэр. Гэсэн ч би хүчлээд ч болтугай ямар нэгэн үг хэлэх ёстой. Төгсөө надаас үг сонсох гэж надтай сэтгэлээ уудалж ярилцах гэж ирсэн байхад би ингэд дүүн гөргөд байх учиргүй хэмээн өөрийгөө хүчлэн байж "Тулгаа юу гэж байна" хэмээн өөрөөсөө холдуулсан маягийн асуулт асуулаа. Үг хэлж чадсандаа зориг орсон би үргэлжлүүлэн түүнээс ирэх хариултыг хүлээлгүй. Яагаад ч зүгээр тоохгүй өрөх асуудал биш гэж бодож байна хэмээн ухаантай царайлангаа шар харигнаас ахиухан балгалаа. Үнэн дээр бага зэрэг ярих хүч зориг орсон ч өөр хэлэх үг олдоогүй юм да. Асуултынхаа хариу хүлээх зураа төгсөөг сайтар ажиглав. Хувцаа хаашаа шумсаж үсээ замбраагүй овоолоод орхиж. Ямар нэг бодог шунх хэрэглээгүй байв. Хэрэгэлсэн байлаа ч урсаа тэрэлчихсэн байх л та. Метрогоор явж байхдаа тэр зогсолтгүй уйлсаар байсан нь илэрхий. Ийм дүр төрхийг нь би өмнө нь ч сүүлд нь ч дахиж хараагүй. Тэр хэсэг байцнаад "Тулгаа юм хэлээгүй. Бид хоёрт тийм төлөвлөгөө байгаагүй. 2 жилийн өмнө байсан түүний итгэлтэй байдал одоо байхгүй болчихсон байна лээ" хэмээн өгүүлв. Одоо дахиад үр хөндүүлэх нь чиний ирээдүйд эрүүл мэндэд хортой. Би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ л зөв санаа биш гэдгийг тодорхой. Хэрвээ би чамд зөвлөж чаддаг байсан бол хүүхдээ гаргуул яасан бэ л гэх байна гэж би хэлсэн юм. Тэр орой хэлсэн миний итгэлгүй сул дорой үгс төгсөөд хэрхэн хүрснийг мэдэхгүй. Ямар ч байсан надтай уулзаж сэтгэлээ хэсэгхэн хугацаанд ч болтугай тайвшруулсан байхаа гэж найддаг юм. Төгсөө сүүлийн метрон дамжиж суухаар яравчлан манахаас гарч явснаар Японд тулсан хамгийн сэтгэл сан тулсан уулзалт өндөрлсөн юм. Намар нь бид сургуулаа төгсөв. Харамсалтай төгсөө дахин үр хөндүүлсэн байлаа. Би дотроо маш их харамсаж байсан ч бүх зүйл хосуудын шийдвэрийн дагуу эзтэй хэмээн өөрийгөө тайвшруулж байснаа санаж байна. Фукуока хотод уртаараа Америкийн эрх чөлөөний хөшөө шиг хэмжээтэй хэрнээ хэвтэй байрлалтай буддагийн хөшөө байдаг юм. Нанзион сумд байх тэрхүү буддагийн баримлын урд би дуран инээмсэглэн авахулсан фото зураг бий. Очоод 2 жил орчмын дараа авахулсан байх. Зургийн ард төгсөө надтай хамт үлдвэл баярлах 2 хүн минь гэж монголоор, японоор бичсэн байдаг юм. Тулгаа төгсөлтөөс хойш хэд хоногийн дараа гинэтхэн би ил гинэтхэн гэж боддог л доо. Би Японд хэсэггүй хугацаанд үлдэж ажил хийж байгаад буцахаар шийдлээ гэсэн юм. Би Монгол руу буцах бэлтгэлээ базааж олон зуун бичиг заасны ажил ундарч байсан үе. Өдөржин гэрийн хэндээ гарын бэлэг авах гэж дэлгүүр хэссээр халуун наранд унах шахсан намайг гэртээ ирэхэд Тулгаа байрны гадаа хүлээж байв. Барьж яваа элд бусын эд бараанаас мань дамжлан манайх руу хамт ороод "Элвэ юмнуудаа тавьчих, хоёулаа гарч төнкөө зүүдээ. Би дайлнуу алив түргэл" гэсээр хэдүүдтэй бараг маань шалан дээгүрч улуудчаад хүлээгээд зогсчихв. Надад үнэндээ түүнтэй явах хүсэл хийгээд завчлөө байгаагүй ч үгүй гэвэл гомдчих юм шиг санагдсан тул дуртай дургүй түүнтэй хамт сажлав. Үдийн нар хурцээж халуун нэмээд 35 хэм хүртэл халж байсан ч хэдэн жил амьдраа дасчихсан тул халууныг ажирлгүй явсаар хотын төвд байх шүлний газар ирэв. Бид хоёр шүл ууж хэдэн аяг шар ариг суллсны дараа тэр "Найз нь энд хэсэг хугацаанд үлдэхэр шийдсэн. Сургуулиас намайг үлдэх боломжтой туслах ажилтнаар ажиллаж байгаад удахгүй магистртаа сурчуулна гэж манайг шилжсэн" гэд надаас дэмжсэн үг хүлээх мэт харахтана. Төгсөө яах вүлээ гэвэл тэр шар арга ширээн дээр тамингаа санаа алдаж "Төгсөө юу? Төгсөө үлдэхгүй гэсэн. Тэгээ та хоёр яах болж байна? Яг алсын зэний харилцаа үүснэ үз"
гэж хэлэхдээ хүчлэн гинэх нь надад мэдрэгдэж байв. Та хоёрт асуудал үүсэе юу? Тэгээд чи энд үлдээ дэмий юм шүү. Юу ч болоо илээ. Хараа жаахан ажиллаж байгаад буцаад ирж болохгүй мó? Нөөцөн шийдсэн. Гэрийнхэндээ ч гэсэн илчихсэн. Тэр энэ үгийг хэлэхдээ үнэхээр л шийдчихсэн илэрхий байсан юм. Тэр зүгээр л надаас дэмжлэг авах гэж энэ хүртэл ирсэн байж. Харин сансандаа хүртэл дэмжлэг авч чадаагүй. Би ч үнэндээ санааг нь дэмжээгүй л дээ. Учир нь төгсөө тэр хоёрын дунд болсон асуудлыг мэдж байгаа учраас яаж ч гэжээгээ дэмжиж чадаагүй юм. Харин тэр тухай намайг мэдж байгааг тулгаа мэдэхгүй. Асуудлын учир занглаа тэндэл байсан болов. Хэрвээ төгсөөг тэр нэгэн орой манад ирээд үр хөндүүлсэн тухайга тэр байтугай дахиад жирэмсэн болсон тухайга ярьсан гэж мэдвэл тулгаа намайг гомингийн газар өрж шар аргаар дайлангаа Японд үлдэх болсон талаараа ярьж өөрийгөө дэмжүүлэхээр ирэхгүй байсан биз. Монгол руу бид тус-тусдаа нисэцгээсэн юм. Бид гэдэг нь төгсөө бид хоёр л доо. Тэр төрүүлээд явсан бол би байр саваа хүлээлгэж өгөх, төлөөгүй байсан өр төлбөр барагдуулахын тулд цагийн ажил хэд хоног хийх хэрэгтэй болсон зэрэг шалтгаануудаас болж түүнээс бараг сарын дараа нутаг буцсан юм. Бид уруу дахиж хизээж хамтдаа уулзалтаагүй. Таамаглаж байсанчлан тулгаа буцаж ирэлгүй тэндээ шингэсэн. Холбоо харилцаа багассаар ганц нэг харилцан чат бижилсэнийг стооцвол хамгийн сүүлд 5 жилийн өмнө утсаар ирж дуу хоолойг нь сонсч үлээ. Тулгаа Осакад амьдарч байгаа мэрэгжлэрээ биш үйлдвэрт дамжлага дээр ажиллаж байгаа гэхээс өөр томтой зүйл хэлээгүй. Анхнаасаа сургуулиас ажиллах хүрэлэг авсан нь худлаа байсан билээ. Уг нь тулгаа маань тэгж явах хүн биш те гэж би бодсон ч хүний хувь тавилган хийгээд сонголтыг шүүх хэрэг надад байхгүй шүү дээ. Фукуокийн халуун тэнгэр дор хамтдаа өнгөрүүлсэн 5 жил минь үрд тэндээ үлдсэн. Дахиад бид бодтоор нэг нэгнээ хараагүй. Харин төгсөө Монголд амжилттай байж тэр хэрээр мөнгөж сайн болсон. Үгийн сэргэлэн зовоо байдал нь огтхонж буураагүй. Тэр нэг хаврын орой манай өрөөндөл уйлж байхыг харснаас өөрөөр би түүнийг гуниглаж байгааг дахин хараагүй. Тэр байтугай тулгаагийн тухай ярихдаа үргэлж инээмсэглэж дандаа сайхан дурсамж ярьдаг байсан юм. Бид хоёр тамхи байгуулан кофе уунгаа эртний өдрүүдийн талаар ярилцаж бүтэлтэй бүтэлгүй олон дурсамжуудаа шаваагаа хамтал уудалсан тэр өдрш бидний сүүлчийн уулзалт байжтэй. Төгсөө намайг үдэхээр суудлаасаа босох үед өөрөөс нь 10 гаруй дүү найз залуу нь орж ирсэн юм. Төгсөө хизээж гэр бүл зохиогоогүй ба хүүхэд ч гаргаагүй. Харин өөрөөсөө дүүмэд 5-6 найз залуучуудтай байсан. Тэр хөнхгөр өндөр хархуу бол түүний сүүлчийн найз залуу байж үлээ. Чухам яагаад хүүхэдтэй болохгүй байгааг нь асуухад дэмий үсттэй хүүхэд гэхэр төсөөлдөггүй. Эрт цагт 2-2 амийг голоод явуулчихсанд гомддогч байж магадгүй. Тэгэхээр энэ би яриад дууссан да найз минь гээд инээдгсэн. Гэхдээ тэр инээднийхэн цаана үгээр хэлшгүй их уйтар үнийг нь химжээлшгүй гүн гүнзгий харангалд оршин байхыг нь би мэдэрдэг байлаа. Момидээ альбом ёсоор хүлээж авсан өдрийнхөө төгсөөг энд очлоо. Ээж нь болоод ах дүүс нь мөн өнөөх хархуу тэргүүтэй хүмүүс бөр бохис хийлгүй ирсэн зочдод үйлчилж байв. Хамаатан нь бололтой залуухан бүсгүй хийж өгсөн сүйтэй цаг оочлох зураа ээжтэй нь хэд хуран үг сольж амжив. Түүний ярианаас төгсөөг эмэгтэйчүүдийн асуудалтай байсныг нь олж мэдсэн юм. Сүүлийн 4-5 жил имжлүүлэх гэж бүх чадлаараа хичээсэн ч дийлээгүй байж. Тэр надаас нууж чадчихэ. Найз та зүгээр л энэ тухай сэтгэл онгод хэлчихгүй те гэж харамсав. Харамсал минь нулимс болон юу-юугүй аягандаа дүүрэн бөмбөрч унлаа. Би нусаа татан нулимсаа арчаад өнөөх бүлээстгүй тас халуун цайнаас оочлон цаг нөхцөх гэж үзэв. Халуун хоолцоо идэж ууж дуусах үед найз залуу нь болох бор залуу нод руу төхөж ирээд "Уучлаарай би таныг өмнө нэг харж ирсэн юм.
Таныг шинэ гэдэг баха гэлээ. Би толгой дөхөн тийм ээ би мөн байна гэвэл. Тийм үү. Манай хүүнийг танд өгөх юм л та. Гэд Хаката Station гэсэн аягтай Мочины төмөр хайрцаг сар байлаа. Хайрцагт хэд гурван зүйлс байгаа нь мэдрэгдэж байв. Би тэр хайрцгийг залуугаас 2 гардан авсан. Хайрцгийг барин тэднийхээс гарч явахдаа туйлын ихэр харамсаж байлаа. Сэтгэлийн хамгийн гүн гүнзгий хэсэгт орших уйтгар гуник гээч нь сэрчгээд тарих толгой зүрх сэтгэлээр минь дураараа хэсүүчлэн тэнэх мэд. Энгийн үед бол сэтгэлийн хүчээр тэдгээр гуник гутрлуудыг хорж цагдан өөрийн хяналтан дороо байлгаж байсан бол энэ удаад барьж дийлэлгүй алдчихсан мэд. Гэхдээ сэтгэл зүрх минь альва явдлыг хүлээн авч тэр хэрээр ойлгож тунгаан явуулж сурсан шүү дээ. Бүх зүйлийг хяналттай байлгах гэж хүчлэх нь өөрийгөө л зовоохоос цаашгүй. Нэгэн дөнгөрсөн яаж ч хичээгээд өөрчилж чадахгүй зүйлсийг тавьж явуулсан нь зөвөө. Ингэж бодох нь надад арай дөнгөр хийгээд амьсгалах агаар өгөх юм шиг санагдсан тул бодлоо батжуулан алхаж явав. Нэгэн талдчихсан уйтгар гунигийг эргээд байранд ордлон сул чөлөөтэй зүрх сэтгэлээр минь сэлг үсэх эрхийг өгсөн нь тэр. Хүлээн зөвшөөрсөн. Дахин хүлээн зөвшөөрсөн. Ердөө л тэр. Би харж очиод тулгаад муу мэдээг дуулах гэж нийгмийн сүлжээнд нь хандсан ч тэр удаан хугацаанд нэвтрээгүй нь илэрхий яагаад хамгийн сүүлд 2 жилийн өмнө л надтай үлдээчихсэн ганцхан өгүүлбэр бичиж үлдээсэн тэр хэвээрээ байв. Би түүний чат руу болсон явдлыг нуршилгүйгээр төгсөө маань бурхан болсон гэсэн өгүүлбэр бичиж үлдээлээ. 3 хоногийн дараа төгсөөг алс холын замд нь үдсэн юм. Нүдэний дундаж байгаа мэд түүний үзэгсэлэнд царай яг л амьд юм шиг. Удахгүй энэ бие цогцос алгын чиний үнс болно гэхээс зүрх минь тал дундуура урагдах шиг урагдах та цуур чимтрэх шиг мэдрэгдэнэ. Ийхүү хамгийн дотн хайртай найзыгаа би үүр дүдэж өгсөн юм. Өнөөх сэлгүүцэж тонгочод байсан уйтгар гуник маань сайн нэг тогтож зүрх сэтгэлийг минь мухарт томорсоор удалгүй зад үсэрч дотроос нь харуулслын нулимс үерийн ус мэт шууган урсаж хамаг биеийг минь нэвтлэх шиг. Тийм ч учраас би нулимсаа яаж ч хичээн бие бариад тогтоож чадахгүй байлаа. Үүнээс цаашаалвал бяцхан хүүшиг мэгшин уйлж гад байсан тул хамаг чадлаараа хяналт таалдахгүй хичээн айлуулах чимээ гарахгүй байхыг хичээж байв. Энэ хэсэг хором миний амьдралдаа туулсан хамгийн хүнд цаг хугацаа байсан. Хайраад өгдөг хуушуурын сэнгэнсэн сайхан өнөртэй кофег нь дахин амсахгүй боллоо. Тэр миний надтай үлдээч хэмээн солгоо хоолоогоор дуулахыг маань сонсож баясаж чадахгүй боллоо. Хүн сонсоход сүртэй зүйлс биш ч гэлээ бидний дурсамжинд хамгийн үнэтэй хэсгүүд юмсан. Оршуулганд явсан уйтгарт өдрийн үдээс хойш ажилласаа чөлөө аваад гэртээрэн өнөөх Мочины хайрцгийг нээв. Таамаглаж байсанчлан Будда бурхны өмнө бид урвин авахулсан өнөөх гэрэл зураг хамгийн дээр нь байв. Тэгээд ганц нэг түлхүүрийн оосор гэх мэт Японтой холбоотой эд зүйлс байсан бол хамгийн доор нь нэгэн дуу хураагч байлаа. Жижигхэн сарал өнгийн тэр дуу хураагчийг асаавал ердөө ганцхан л файл байв. Тоглоулах товчийг даран хүлээвэл хэсэг чимээгүй байснаа төгсөөгийн дуу хоолой сонсогдох нь тэр. Сайн уу найз минь? Хэрвээ чи ингэж хэлхийг сонсч ивэл найз нь явчихсан гэсэн үг. Гэхдээ битгий гуниглаарэ. Бодвол намайг юуны учраас явчихсныг чи ойлгосон байх. Нэг ийм өвчтэй болоод нэлээд удлаа. Ажил гэсээр яваад энэ биеийг огт хайхраагүй ээжээ. Найз нь сэтгэлээр унаагүй. Тэртээ тэргүй надад хорогдоод байх зүйл байхгүй. Ээжигээ л жаахан өрөвдөх юм. Яахав түүнд дахиад хүүхдүүд байгаа учраас гайгүй хаа гэж найдаж. За тэр жаахан өвчгсөн хэрэн салж өгөхгүй бичлэг энэ төр үлдээсэн байна гэж найзаагаа битлэг буруутгаарай. Найз нь
нэг зүйлийг л хэлэх гэсэн юм. Тулгаан саяхан үгүй болсон. Бид хоёр хэдийгээр ойр ойрхон холбогдоод байдгүй ч жилдээ багтаа л 4 удаа холбогддог байсан юм. Тэр маань автомашины ясалд орсон. Японд. Тэндээ үрдүүлсэн гэхүү дээ. Тэгтэл харин би ч бас удахгүй ингээд явах болчихлоо. Хойд насандаа оторч магадгүй болох нь. Хизээч царайг нь хараагүй хоёр халуун амьтайгаа дөрүүлээ уулзалдах байхаа гэж найдаж байна. За найз нь ингээд дуусгая. Яахав чи хизээ нэгэн цагт мэдэж магадгүй ч төрүүлээд надаас сонссон дээр баха гэсэн дэмжлэгийг үлдээлээ. Бид дөрөвт амжилт хүсээрээ. Бичлэг энэ хүрээд өндөрлөв. Миний сэтгэл эцэс төгсгөлгүй хар нүх шиг болчихов. Хүндий хоосон ямар ч зүйл шидсэн юу ч болоогүй юм шиг өөртөө сорон алга хийдэг хар нүх шиг. Хацаар энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Удалгүй өнөө хоосон сэтгэл минь юугүй дүүрээд ирхийг би мэдэрч эхлэв. Өйтгөр гүнгүүд маань нэгэн цуглоод дэлбэрч нүлэмс улан гадагшлан алга болсон шиг хоосон байсан сэтгэл дүүрсэн нь тэр. Учир юу гэвээс нээрэтэд дөрвүүлээ илүү сайхан газар уулзаж байгаа гэсэн бодол гэрэл цацруулсаар сэтгэлийг минь бүлээсгэн дүүрч ирэв. Хорон мөч бүрн асуудал дагуулсан энэ хөгийн хор бодвол бүх зүйлийг хамгийн сайнаар шийдэж болдог тийм газарт тэд эргэн уулзалтаж байхаа гэсэн бодлоор сэтгэл минь дүүрхтэй зэрэгцээд өйтөр гүнгөөдч алсран холдов. Моочны хайрцгийг таглан өөрийнхөө хамгийн нандин зүйлсийг хадгалдаг шүүхэндээ байршуулж хаад эргэж гарахаар бэлтгэв. Би шалвхан гих чинь хувцаслаад гэртээ хамгийн ойр байх караокед орж 3 шил шар ариг аваад хамгийн мухрын өрөөний зөөлөн буудан дээр туллаа. Зөөгч өхний өөр хүн ирэх үү гэсэн асуултанд "Гүйдээ ахын найзуудтайгаа байна" гэж хариулгыг ман сонсонгуудаа хурдхан гихч нь гүйгээд гарах нь инээдтэй санагдана. Би "Stay with me" дууны кодыг оруулаад хамгийн чангаараа дууллаа. Яагаад ч юм зэгсэн сайн дуулаад байх шиг. Эсвэл надад л тэгж санагдсан байж магадгүй л дээ. 28 жилийн өмнө Фукуокагийн түрээсийн байранд тэр хоёрын дунд ямар үг яриа болсныг би хизээж таашгүй. Гэхдээ хэн нь надтай үлдээч гэж хэлхийг чин сэтгэлээсээ хүссэн ч хэлж чадалгүй цаг хугацаанд найдаад тэр чигтэн зөндөн хоригчсон байхаа гэж би боддог юм. Уг нь тэдний тэрэг хайр зүгээр л 5 жилийн туршлага төдий байхаагүй. Хитрхи бардам байсан уу? Хитрхи эмзэг байсан уу? Ямар ч л байсан тэд эцсийн мөчөд хоёулаа алдаа гаргасан болов. Би ингэж бодонгоо надтай үлдээч дууг чангаас чанга чин сэтгэлээсээ дуулж бас уйлж байлаа. Зохиолыг бичсэн Чин зүргийн халиун. Сонсдог ном болгон уншсан Ганагийн сувг номин. Улаанбаатар хот 2025 он. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.